За сайн уу сүрэ? Дайчин анда ингэж өгтөд тийм биз дээ. Серега. Сайн уу шаа? Чиж томоохон хэрэг толгочих юм даа найз минь. За суу. Гадуур буун шүүгэн. Чиний хэргийг надад өгсөн. Юу болсныг нэг сайхан яриад. Хоёулаа чамайг энэ бүхнээс яаж гаргахыг бодъё. Серега. Энэ миний хэрэг. Би өөрөө аргална. Сүрэ би чиний ачаар чичээний 1-р дайнаас амьд ирснийг чи санаж байна уу? Би мартаагүй. Өгшөө. Манайхан нэгний хайдгүй юм. Юунаас эхлэхэж мэдэхгүй байна. Чи Головичеваас эхэлв. Хамгийн ихнээс нь Яс Алексей. Очиж явна. Хүмүүсийг байлгаж бай. 5 минутын дараа төв алган дээр уулзъя. Хэлээвчтэй 5 минутын дараа гэж юу нь ойлгомжгүй байна. Роман Романович Головачев сайн байна уу? Хэмбэ? Танд баяр хүргэе. Та очисон газараа маш хурдан дасаж тэр дараа байраа олж чаддаг их мундаг хүн юм Роман Романович. Ийм том тендерийг авчдаг. Би мундаг хүн биш ээ. Тендерийн тухай хаанаас мэдсэн юм? Чи ер нь хий юм. Найзууд намайг мамай гэж дууддаг. Би таны найз болъё гэж бодоод л доо. Тиймээс эхлээд хоёулаа уулзах юм уу? Надад тантай уулзч заав алга. Баяртай. Хүндэт найзуудаа. Өнөөдөр бидний хувьд маш гайхамшигтай үйл явдал боллоо. Манай Бурятийн хүч компани бид бүхний зүтгэлээр Бурятийн хамгийн том хашны уурхайг ашиглах тендерт яллаа. Бүгдээрээ манай ерөнхий захирал Головачев Роман Романовичээр үг хэлүүлье. Хүндэт нөхдөө. Бид бүгдээрээ л энэний төлөө зүтгэж байгаа бүх мэдлэг туршилгаа зориулсан. Удахгүй бид бүх зөвшөөрөлд аваад манай хятад түншүүдийн хэлдгээр амин чулуу гэгдэх хаш чулууг олборлож эхлэнэ. Тиймээс би тушаад гаргасан. Энэхүү ялалтыг тэмдэглэх үүднээс хүн болгоныг шагнах болно. За ажилд орцгоё. сайн байна уу? Лёша, сайн уу? Сайн Соня. Чи өнөөдөр бас л оройтох уу? Тэгнэ ерөнхий төлөвлөгөө зааш гинэ. Лёша, ажил гэж гүгээд унчихав да. Амьдралч өнгөрөөд явчих нь. Чи Валентин Сергеевич рүү явж гэнэ үү? Энийг бас өгч. Үгүй чи нарийн бичгийн үстэй. Үгүй ээ. Хөдөөгийн нарийн бичиг чи шүү дээ. Чи захирлыг хэн гинэ? Хөдөө? Тэгвэл намайг хэн гэж дууддаг юм? Чамайг уу? Хинч биш. Тоглосон юм аа. За явж ажиллаа хий. Бид өнөөдөр сайхан зугаацсан хөсвөл ирээрээ. Дуртай яг хүлээж авъя.
Хэн нэг нь намайг хулгайлчих бол яа, Алёша минь. Орчин үеийн бүх видео картууд нэмэгдэл өндөр хурдны буюу 6 MB-гийн дүрсний тусгай гаралттай байдаг болсон. Таны дэлгэц ижил оролттой бол энийг авахд та ямар ч алдагдал байхгүй. Каст тийш яваа. Руслан сайн ажиллаж байна. Чи аавтайгаа хамт ажиллахгүй яасан би? Өчигдөр зурагтаар гарч ивэл хаш чулууны том орд авсан гэсэн. Би өөрөө компьютер дуртай. Тэр чулууга аавал хөөцөлтөнд нэвэж. Миний аав баян байсан бол би сар болгон хамгийн үнэтэй компьютерийг худалдаж аваад өдөржингөө танкаар тулдах байсан. Ажлаа яах юм? Ямар ажил вэ? Баян хүн байж Тэнд үйлчлүүлэгч яваад байна. Чамайг хүлээгээд байна. чи амьдрал ойлгохгүй л байна да. Рома энд ирж яах гэсэн юм бэ? Манай ресторан сууж болох байлаа. Таалагдахгүй байна уу? Үгүй л дээ. Энэ гайгүй газар. Би ерөнхий тоогоочин ч сайн танина. Мараагда. Би чам таалагдна гэдгийг мэдэж байсан юм. Чинийх бол илүү ч сайхан болно гэдгийг ч мэдэж байна. Тиймээс энэ ресторан чинийх хэлэгдэж байна. Рома, энэ их үнэтэй ресторан. Баяртай байна уу? Мэдээж шүү дээ. Баярлалгүй яах вэ, Рома минь? Би чиний ресторанаа яаж үүдэн татж байгааг харсан. Чи хоёр дахь ч дийлэх ба. Яванда сүлжээ ресторантай ч болж болно шүү дээ. Тэр сүлжээ ресторанаа юу гэж нэрлэх вэ? Хөдөө гэх үү? Тэр мөн чиний сүрнэд анх намайг хөдөө гэж дуудсан юм шүү дээ. Нэгт сүрэн минийх биш. Тэр зүгээр л зохион байгуулагч. Хоёрдугаарт хуучны юм санаад яах гэсэн юм бэ? Чи өөрөө л согтуудаа сүрэн бүдүүд байсан. Энэ миний эмэгтэй. Чамд хэдийг өгөө чи далдураад өгөх юм. Рома, бид хоёр ажил ярьж байсан. Үгүй. Байж. Чамд мөнгө хэрэгтэй юм уу? Хэд вэ? Хөөе, чиний тэр хуурхай эз над хамаагүй. Хогч шүү. Чи намайг сүрдүүлээд байна уу? Солиороод бай. Хөгшөө, чи Головичевта муудсан болж таарч байна уу? Юуг мэрч юм бэ дээ. Вика. Чи Викториатай янз бүрийн болоогүй ч? Сэри битгий дэмээр. Тэр манай Лэшигийн дүү штэ. Хаа ойлголоо. Хайрч залуу. Манайхнаас тэнд олон ч хүмүүлдсэн дээ. Тийм шүү. Викад гэр бүлийн нэг жижиг зоогийн газар үлдсэн юм. Ганцаараа тэрийг авч явах үнэхэр хүнд. Би Лэшид хэрэг гарвал дүүдэн тослно гэж амласан болохоор Викатай хамтарсан. Тэр Головичев ер нь хаанаас гараад ирэв? Вика хотын янз бүрийн арга хэмжээнд оролцдог байлаа. Тэндэл тэрнтэй танилцсан байх. Юунд таалагдсан ёстой бөө мэд. Головичев эхнэрээсээ салсан 2 том хүүтэй уг нь нутгийн хүнэлтэд Москвад удсан болохоос биш. Тэнд суурьсан гэж бодтол гинт бөө мөнгө өвөртөлж орж ирээд шууд л ханшны бизнесийг бац. Века чи буугаад ирэж. Би чамда дахиад нэг үлэг бэлдсэн. Нүдэ анда. Рома, яасан бэ? За нүдэ нээж болно. Века, би чамд хайртай. Миний эхнэр болооч тэ. Рома. Чи бидний ажил өөрнөхөндөө. Головичев агуугүй. Тэгэлгүй яах вэ? Тэр одоо чамайг ашиглаж хятадуудад хашаа шахаж эхэлнэ. Бүх бичиг баримтыг чийл хийгээ үздэй. Тендрийг хүртэл олж өглөө. Зүгээрээ санаа зовлтгүй. Цаг нь болохоор би авах юмаа заавал авна. За тэрний хэлв. Хардаа, тэр Головичевын том хүн дахиад л ууччихжээ. Одоо эхлэх нь. Тэнд барилгыг хийдэг болсон уу? Юу гинэ? Юу ч гээгүй.
Заричка юу энэ? Зарим залуу. Заричка. Надад ч тэрх чухал юм байна. Эндээс хонцсон. Чи энэ орнод дуух юм авчаарай. Гайгүй юм авш заяа. Роберт Романович та яагаад байна? Энэ сүртэнтэй сайхан зугаац л та. Роберт Романович болохгүй. Зүгээр дээ би аавда чамайг сайн бүсгүй хэлээ гэд хэлчих заа. Та болил тоо. Чимээгүй. Нүн захиалахгүй яасан би? Та тодорхой юм хэлээгүй. Тодорхой гэж би ямар дэлгүүр үү захиалах хэрэгтэй. За асуудлыг өөрөө шийдэхээс. Та хоёр юу ирв? Онцсон юм шиг. Хөөе. Хөөе. Яаж вэ чи? Гарав. Давраа дуураа. Эргүү дэврэх сайхан байна. Ой, байцаараа залуус аваачлаа. Бүх юм зүгээр. Най. Одоо гомдлгүй үстэй. Уучлаа. Хөөе залуу. За. Мандтваа. Роберт Романович, би тань гэрч юу гэж. Чи өөрөө эндээс зайлаад өгч. Роберт Романович. Масара. Та ингэж юм. Би зүгээр хаашаа. Боломжтой. На толгоо. Ээж их рүү ямаргүй. Аавын дочоо. А ты так и не пришла. Куда идешь, сама не знаешь. Свой путь так и не нашла. Ты в облаках всегда летаешь. А я с ума сошел. Я о тебе все еще мечтаю. Любовь это fucking show. Fucking show. Fucking show. Любовь это fucking show. Шөнө ярьсан дуучлаараа Роман Романович. Би Робертыг авч ирлээ. Үлээж бай. Хаан өрөөдрөө. Одоо зүгээр. Зүгээр. Зогсч. Сайн залуу шүү. За. Энийг хаанаас олов? Ресторанаас. Ляша баярлаа. Гэртээ ор. Олон юм яриад байвал хогчин шүү. Миний архинаас ууа. Толгойг болно гэж мэдэрэ. Би ямар жаах хүүхэд биш. Ойлгосон уу? Тэр Русланыгаа хүмүүжүүлнэ үз. Зайл. Баяртай Роман Романович. Монголыг Ляша хүлээж бай. Юу гэхээр надад асуудал гараад байна. Харж байна. Энэ бишээ би ажлын тухай ярьж байна. Ажил яасан гэж. Хүмүүс манай тендерийг булгах санаатай байх шиг байна. Яаж? Бид энэ тендерт хуулийн дагуу ялсан. Бичгүүрэмд батлагдсан. Ляша, би тэднийг ямар нэр нөлөөтэй хүмүүс гэдгийг мэдэхгүй. Манай оронд Ляша минь юу ч байж болно. Тиймээс бүгдээрээ өнөөдрөөс эхлэн маш хянамга хөдөж янз бүрийн өдөө хандах явдал төвчээртэй хандах хэрэгтэй байна. Сонин хэвлийнхэнтэй аятайхан харьц. Энэ тендер Москвагийн хувьд ч томоохон асуудал шүү. Ойлголоо Роман Романович. За яв. Өглөө надруу чинь авчирхаа мартав. Тийм ээ, мартаагүй. Баяртай.
Мека, миний пижака аваад өгөөч. Өглөөний мэнд. За яасан? Уушийн газрын байнгын үйлчлэгч минь хүн шиг болов уу? Хүн шиг л байна хаава. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Баярлалаа. Би явъя да. Зайлж үз. Энд гэр бүлийн асуудал яригдж байна. Амаа тат. Хүсүүд үлдэхгүй юу? Үгүй, би Вероникатай уулзна. Чи гэртээ сууж бай. Би удахгүй ирнэ. Арх уусан байвал хогчин шүү. Чи зүгээр үү? Мэдээж. Танкууд дээрхэр харъя. Уцаа ягаа салгачих вэ? Ажил дээр байна шүү дээ. Наад ажиллаа бол явъя. Чадахгүй ажил дөнгөж эхэлж байна. Хэлээд байна шүү дээ. Энэ ажлыг хай. Юу нь ойлгомжгүй байна. Би хашчулуугаар оролдмооргүй байна. Таван минутын дараа гараад ирээрэй. Хүмүн аавга буугамдаа. Танаа аав том хүн юм аа. За, баяр хүргэе. Хөөе, боломж гарвал намайг татаад аваарай. Оо, чи энд яах жирэв? Чамд ямар хамаа байна? Би хоёр хүүтэй санаа зовоод л энд ирлээ. Чи энэ тухай яаж мэдсэн? Мартаагүй бол би энэ хоёр хүүгийн их нь надаас юу ч нуугаад хэрэггүй ихийн цавин гэж Тэгвэл байдгийг. тайвшир олон донслог ороод суу. Сайн байна уу, Сергей Петрович? Сайн Арман авч. Не используют партнера для продолжения комбинации. Бүгдэд өглөөний мэнд. Бросает Эшли Янг. Энд миний хамгийн дотны хүмүүс сугларсан байна. Мяч. Ну, здесь переводит. Би гэдэг хүн харамсалтай мөнх биш учраас энэ томоохон ажлыг дуустал нь удирдах чадахгүй болов. Тиймээс би компанийнхаа үнэт цаасны хяналтын багцыг Макху Русланда шилжүүлэхээр шийдлээ. Яагаад та мэдэн штэ. Би хашчулуу сонирхдаггүй. Тэр хамаагүй. Бобоод өгөлдөө. Ахад Надад ч гэсэн ямар ч сонирхол алга. Ёшиг толгой явахад надар яах гэсэн. Гэхдээ чи ер нь ажлын сурвал яасан бэ? Архинаа сууж удахгүй тархич нь гашидлаа. Намайг хүмүүжүүлэх худлаа. Руслан дөгөрг шийдсэн бол өгөл тө. Надад ямар хамаа байна. Сергей Петрович, та бичгээр нь төгөж. Идет борьбу. Канте сохранил мяч, пасовал назад. Кейхи тут же перевел Матичу. Арман авч. Би чигээрм тань дээр байгаа шүү дээ. Та харъя гэж явснаа мартаа. Оо, мартчихж. Одоохон. Штрафную площадку. Удар в ворота, но уходит мяч намного выше ворот. Галавачев, чи чинь яаж байна? Хүүхдэд ийм том хариуцлага өрөөж болдг юм уу? Руслан жаахан хүүхэд биш. Өөрийгөө аваад явчих чадгаар том хүн болсон. Хэрэггүй гэж хэлээд байна шүү дээ. Доо. Би шийдвэрээсээ буцахгүй. Мулгуу амтан. Байна. Бид хоёрын нөгөө уулзах яасан бэлээ. Чи ямар ядаргаатай юм бэ? Өдөр болгон удастад хүн 50 байхгүй юм. Хэзээ хаана гэдгийг хэл. Би заавал очино. Орой 5 цагт уулзъя. Хаана гэдгийг мессежээр явуулна. Хамгаалалтын банхруудаа орхиод ганцаараа ирээрэй. Ойлгосон уу? Хаана гарын үсэг зурхай чинь Сергей Петрович хэлээд өгнө. Алексей. За тэгэхээр сайн уншаад энд гарын үсгээ зур. Чи орой 5 цаг завтаа юу? Завтай. Надтай хамт явна шүү. Хаашаа? Асуудал шийдье. Хуучных шиг үү? Тийм ээ, над руу сая 90 оны нэг үлдэгдэл задгаад мөнгө нэхэд байна. Тэд бүгд өгөхгүй гэж юу? Үгүй л байна да. Би явж машинаа ортуулъя. За. Чи бүрээд жигэлсэн мах идэх гэж ирсэн юм уу хаашаа юм? өөр тэгэл юу хийх юм? Это стиральная машина под названием «Жизнь бывает крутит так сильно». За. Нөгөө өдөө хүрээд ирлээ. Нэг ганган залуутай хамт. Зафар чи нана үлд. Юм болвол наад ганган залуу чинь чэнийх шүү. Ойлголаа. Нөгөө хөдөө ирсэн гинэ. Тэшээ.
Чи энд үлд. Чи явж болно. Суу. Ингэж уулздаг юм байж. Намайг мамай гэдэг. Энэ хоёр миний хамууд. Та нар ч гэсэн гурвуулхна байсан юм уу? Хөрхидөө. Та нар миний тендерийг авна гэж бүү гард. Тэгж ярил бид хас чулуугаар оролдоод удаж байна. Гэтэл чи гарч ирээд хэрэггүй юмд хошуугаа дүрээд нэр хүндтэй хүмүүсийг хүндлэхгүй байх юм. Би чамд дуудсан юм уу? Энд өөрийн дүрмээ тогтоо гэж дуудсан юм уу? Чи ганц юм ойлго. Чи хас чулууны бизнес шинэ хүн. Энд бидэнтэй тохиролцох хэрэгтэй байт юм. Чамтай юугаа Той тохиролцсон? новшоо. Хүн шиг ирээч. Чиний өмнө нэр хүндтэй хүмүүс сууж байна. Араа бодорой. Тайвширдаа мэтэс. Ой хөдөө чи хаан гэдэг. Чиний уурхаа нилээд том. За чиний хичгэжтэй. Өмнө бидний их байсан юм. Бидний ард том хүмүүс байгаа. Гэтэл чи ганцаараа бүхнийг хамах гээд байх юм. Асуудал гарна гэхээс айхгүй байна уу? Чи юу гинэ? Намайг дайрна гэж бодоо юу? Би таангүй хүн дайрах надад тодорхой санал байна. Чи бидний компанийн хувь нийлүүлэгчд болгох хэрэгтэй. Тэгээд 10% ав. Бүх орлогын 10% шүү. Ямар Чи биднийг хамтарч ажиллана гэж бодоод байгаа юм уу? Яасан эргэлзээд байна уу? Манай мама чадaltaй шүү. Хаяа мамаа сонстоо. Би чамтай ойлгох хэлээр чинь ярихаас. Та нар эндээс юу ч олж толоохгүй. Энэ манай газар. Та нар шиг хүмүүс энд илүүднэ. Юу гээд байгаа новшоо тархиа задбуудуулах гээ юу? Тайван залуу, тайван. наан гэж хөдөө минь. Чи буурал толгойтой мөртлөө хүмүүстэй ярьж сураагүй л байна да. Бид явлаа гэхэд өөр хүн заавал гарч ирээд чамайг идчих. Идэх юмтай байгаа дэр тохир. Залууса хуцгээ мэрл байна. Нохоттой юу ярих вэ? Мама, энэ новшиг буудчих уу? Зоригтой юм түбэ. Соо чи буутаас өөр юм мэддэг юм. Муу хөдөө адгийн новш. Чиний тэр зориг бидэнд хамаагүй. Эцсийн бүх юм миний хэрэл болох болно. Өдрийн минь дарман арман авч дуудсан уу? Дууцаал ярьш ороо. Ика бид хоёр хормын аялалд явахаар шийдлээ. Таны дуртай газрын дундад тэнгис рүү Үгүй байгаль далаа явна. нэр нү? Хол явж болохгүй байна. Юу ч болж магад. Тэгэхээр чи миний оронд үлд. Энэ чиний тушаал. Хүний нөөцтэй өгчгөөрэй. 2 хоногийн дараа хятад ирэх ёстой. Байрлуулчих нь үз. Тэр талаар санаа зовлтгүй. Би буудал дөрөөж хэлсэн. Өөр юу билээд? Тийм Руслан миний цусныгийн байрны төлхөрийг гуйсан юм. Тэр ээж баба хоёроос нэг хэсэгчсэн холхон байж үзье гинэ. Өгчгөөрэй. Тэгэлгүй яах вэ? Асуудалгүй. Баяртай раман арман авч. Сайхан амраарай. Гайгүй газартай эмэгтэй байх чинь. Залуусаа машина зогсоолын талбар руу тавиач энд зогсох хоройтой. Чи эзэн юм уу? Магадгүй. Тэгэд чи Галаванаваг таних уу? Олбор шар үстэй Вика гэдэг хүүхэн тэрний эхнэр юм уу? Ягсэ. Ганц хоёр үг сольдг юм уу гээл. Тэр бодлоо Галаван хоттой байхгүй. Ярих юм байвал надтай ир. Бэтгий сандраа. Бид хоол идэх гэж энд ирсэн. За баар бэтэс. Орой. Ажил дээр чи асуудал гараа юу? Үгүй зүгээр. Тэр зохион байгуулагчаа олигтой хүнээр солиоч. Тэр сүрэн юугаар илүү юм? Рама, чи ойлго. Сүрэн хотод олон асуудал шийдэж чадах хүн. Үгүй манай хотод над шиг асуудал шийдэж чаддаг хүн байхгүй. Тэр ер нь хий юм. Болоо. Сүрэн ганцаараа хүүгээ хүмүүжүүлж байгааг мэдхүү. Тийм үү? Эхнэр нь хайцсан.
Мэдээ зогтоо биз? Эхнэр нь төрөхдөө нас барсан юм. Тэгсэн хүүн хараагүй төрж. Сүрэн надаас нэг удаа гуйла. Хүүдээ цам заавах гэсэн чинь өнгөө сонгож чаддгүй гэж. Тэгсэн би тэнэг учраас хараагүй хүүхдэд энэ ямар хамаа байна гэсэн. Тэгэхэд сүрэн надад өнгө болгоны учрыг тайлбарлаж өгсөн юм. Хүүгийн гар нь халуунаар төнөж байвал улаан өнгө. Хүүтэн бол цагаан. Хүн нэг удаа хэллээ. Вика ихчээ та их дулаахан эмэгтэй гэж. Яагаад гэсэн чинь та гоё нэртэй учраас гэсэн юм. Рома. Хоёулаа хүүхэдтэй болъё. Я любовь ждала все дни и ночи. Я ее нашла уже в тебе. Кто же счастье нам с тобой пророчил? Я люблю тебя, ты мне поверь. Защити меня от всех на свете. Защити меня от всех невзгод. Буду я с тобой, как вольный ветер. Если любишь все без слов, поймешь. Наад комноос эзэс алах юм байж яалаа. Дэлгүүр хаашаа ч алга болчихгүй. Миний тайлан зөрөөд байна. Хэсэг зогсол доо. Яах юм? Тэнд аавын виски байна л. Тэгээд юу гэж? Хоёулаа чиний дарга болсныг тэмдэглэе л дээ. За чаваад жаахан уу шүү. Сайн залуу. Би аваадрий. Би тэгэхэд нэг л сэжиг аваад хоёр хүүхэдт нь ядаж 2-7 хоног гэрээсээ битгий гаргаж хэлсэн юм. Гэтэл том хүн өчгсөн юм шиг байрандаа зүгээр сууж чаддгүй мэлээ. Голович нэг зүйлийг тооцоолсонгүй. Тэр гадны дээрэмчд болон гэр бүлийнхнийх нь араас мөрдөж байсныг. Та хаачих нь? Явж ууй. Дараа нь хаачих юм. Ээж рүү явах юм уу, наашаа ирэх юм уу? Би яаж мэдх юм бэ? Харж байгаад л болно да. Юу вэ нөхтөө? Юмгүй. Найз залуус яасан? Томоотой учраас гэртээ үлдсэн. Хогчин гэхээс бүгд хууцгаах уу? Хөөе залуу. Бидний юм зохион байгуулалт гэж. Тэгэл би яах вэ? Айгу мөнгөтэй юм да. Тийм ээ. Энэ сайнаар төгсөх нь ойлгомжтой. Яшаа руу ярихаас. Утас нь холбогдохгүй байна. Ажлаа хийгээ заагүй сууж байгаа биз? Байна. Руслан сайн уу? Аавын чинь жолооч мэд яах нь байна. Мэд яах вэ? Юу болов? Энд нэг бааранд боо баахыг чинь зодчихож би сая л очлаа. Удахгүй наач нэг үргээд өгье. За. Сайн уу будука?
Баба бас юу болов? Хой, жаала. Хүлээж бай, хүргээд үгүй. Өөрийн хүүхнүүдэд хүргэж өгөхгүй юу? Чөтгөр гэж. Чи хаашаа алгуулчих вэ? Давскаас уулзчаад ирлээ. Цэстий зовоогоод болдгүй. Гарын үсгээ зурвуу. Үгүй ээ навшгич. Ойлгосон юм байлгүй дээ. Ямар ч тохиолдолд амьд үлдэхгүй гэдгээ. Ер нь ингээ ах нэрэнгүү тэрнийг аална гэж сүрдүүлж угаад гарын үсгийн зурвуулъя. Хоёул ингээ цааш нь аруулна гэж. Ловчоог яах вэ? Өөрийн чууч ихнэрийн ч адилхан. Яасан хэлдэг загас минь сайхан сэлбүү. Наага гаргаад ир. Харда энэ хэм. Өөрөө хүрээд ирдэг сайн залуу. Таир яваад эргэн тойрныг хяна. Дахиад хүн оруулав та. За. Майда бүгдээ хордлуул яасан юм бэ? Өглөө надад хийх ажил их байна. Амаа тад бэчэм тангалттай мөнгөгөө үздэ. Шүн ажилласны төлөө. Хой жаала. Чи гарын үсэг зурхгүй бол чиний ах яг энд үхэн гэж мэдэрэ. Руби юу болоод байгаа юм бэ? Баба, эдгээр аавын бичвэрмтийг гаргаад ирч. Гарын үсэг зурж болохгүй шүү ойлгосон уу? Үгүй. Зүгээр л гарын үсгээ зурж. Эннээс бол жирийн хүмүүст асуудал үүсээд байна шүү дээ. Битгээ зураараа эдгээр тэр тэдэргүй манайхныг бүгдийг алах болно. Хоёр ноцгой жаал баатруул жүжиглэх гээд байна уу? Намшлууд. Амарч яаж байна? Эндээс зайлцгаая. Мөр үлдээвэ. Цагтаа байна бууга хай. Уугаа хай. Хай гэж үгүй. Хаяач. Арман авч та намайг сонсч байна уу? Эмч дуудах юм уу? Сонсч байна. Эмч дуудах хэрэггүй. Танаа хоёр хүү яг ямар харилцаатай байсан бэ? Юу нэ? Ямар харилцаатай байсан бэ? Жирийн ах トゥ хоёр юм шүү дээ. Та бүх бизнесээ баг хүүдээ өгөө том хүүн юу ч хүү үлдсэн гэж дуулсан. Та чинь юу ярина вэ? Юу бизнес? Энэ хүн хүүгээ алдчихад байна. За. Дараа ярихаас Ороо бирт хаа байна. Миний том хүү амьд уу? амьд саатуул байранд. Бас юуны саатуулах байр вэ? Би танд хэлсэн. Та л сонсоогүй болохоос танаа том хүү дүүгээ буудаж алсан Русланыг. Хотлаа. Ингэж хамаагүй ярьж болдго юм уу? Энэ миний ажил. Головочов ингэж тооцоолоогүй гэж. Хайрын залуу дөнгөж амьдарч эхэлж байсан. Амьд байгааг өрөвдөх хэрэгтэй. Өгсөн хүнд юу ч нэмэр болохгүй. Сайн уу найзаа? Сайн Рома минь. Чи ажилтаа байхад дуудах юм?
Хараа хэрцгээ унтраа. Яах юм? Яриа биччихдэг. Миний хүүг хизээ гаргах гэж байна. Солиорч хой үчи. Миний хүүд буруу байхгүй. Тэр буудаагүй. Рома чи хүүгээ уг нь сайн мэдэн дээ. Би тэрнийг хичнээн удаа аварсан билээ. Гэхдээ одоо арайч хитрэлээ. Тийм биз дээ. Наад итгэхгүй байгаа мó? Рома би цагдаа хүн. Би баримтанд итгэнэ. Танаа хоёр хүүгийн цуснд арх хилэрсэн, хоорондоо муудалцсан байх үндэслэлтэй байна шүү дээ. Манай гэрт өөр хүн байсан гэж хөршүүд ярьж байна лээ. Тэгээд юу гэж? Танаа Робертын архич найзууд байсан байж болно шүү дээ. Юуны ч архич найз вэ? Би саяхан том дендерт ялсан. Бүх сонд бичээв өстэй. Тэрнийг мэдээд над руу дээрэмчид дайрч мөнгө нэгсэн. Тэднийг хайгаач. Юундаа орилсан юм? Хайж байна. Улмөр олдохгүй байна. Хүн алхаас буцаагүй бодвол их л хүнд гарууд байна да. Тэд танаа цагдаа нарт хахууд өгчихсэн биш үү? Рома чи наад бодлоо хаамаагүй газар битгий ярьж ив. Ойлгосноо? Энэ хэдэн жил харин хин хахуул тарааж явлаа. За тэр яг Москва энергийг онцгой анхааралтай авсан хас чулууны томоохон компани хувь нийлүүлэгч алуулсан учраас. Тэрний хувь нийлүүлэг шиг юу байсан? 5 минут л болсон байх. Одоо бүх хэрэг нь надад буцаад ирсэн. Рома намайг зовхоо болилдоо. Борисич. Би чамд л найдаж байна шүү. Бид бүгдээрээ гашуудж байна. Головач Руслан Романович биднийг орхиж тэнгэр таллаа. Хэдхэн хоногийн дараа тэрээр манай компани ерөнхий захирлын албыг хашгих ёстой байсан юм. Руслан Романовичийг сайхан ирээдүй. Сайхан амьдрал хүлээж байсан ч харамсалтай нь энэ бүхэн ингээд дууслаа. Ажлын хамтрагч минь тайвнаар өстой. Бурхан чамайг ивэлдээ авах болтугай. Хөөмн аав нь чамд амлая. Би тэр мусын адгийн шааруудыг олоод заавал устгана. Тэрний төлөө амиач өгөхөд бэлэн байна. Чиний том ахад ямар ч буруу байхгүй. Робертэд буруу байхгүй. Сонсч байна уу таминэ? Буруугүй шүү. Хүмүн Руслан. Хүүг минь алсан адгийн шаар гэдэг нь чи юу хийснээ ойлгож гин үү? Би чамд хэрэггүй гэж хэлээд байсан. Чи энэ нүглийг үрд тээж яваарай. Головачев, бурхан чамааг болон чиний тэр бизнесийг гисгэх болно. Харж л байгаарай. Өдрийн минь та юу хүсэ? Сүрэн гэж чи юу? Тийм ээ. Надад туслаач. Головач намайг бүтэн 2 хоног зовоож байна. Асрагч хийсээр залхлаа. Ойлголоо. Сүрэн үү? Сүрэн чи надад архиваад ир. Шилжлэр нь аваад ир. Ийшээ. Би мөнгөний төлнөө. Головачев. Чи арх ухаа болоод ажиллаа бодсон дээр юм шиг. Хэрэгтэй бол би туслая. Чи надад юугаар тусалж чадах юм? Баг хүүг минь амьлуулад томын шоронгоос гаргах юм уу? Чи одоо хүртэл ойлгоогүй юм уу? Мөнгө бүхнийг хийддгүй юм. Битгий солиор. Үнэхээр итгэхэд хэцүү юм. Баба өгнө. Бити тэнэгт чиний толгойд яаж тийм бодод багтаж байна вэ? Арман ууш та өөрөө ойлгож байгаа үстэй. Бид сүүлийн үед Бабаг байнга баарнаас гэрт нь өргөж өгдөг байлаа. Өдөр болгон хүмүүс уцтаад Бабаг ирээд аваач гэж ярьдаг болсон. Тэр ядаж зүгээр явах ш. Би тэрэнд бойл гэж олон удаа хэлсэн. Юу болсныг харж байгаа үстэй. Дуу гөлөг минь чи шүүхгүй шүү. Хүмүн Ээж. бид Русланыгаа оршуулсан. Чамгүйгээр.
Үннийг хэлэхэд би буутчихсан юм. Зориуд биш, санаандгүй. Энэ бүхэнд чиний эцгийн л буруу байгаа хэлээд байхад. Ээжээ ойлгож байна. Гэхдээ аавын буруу байхгүй. Би буутсан. Хүү минь чи тэр талаар бүү бод. Руслан байгаагүй бол бид бүгд үхэх байлаа. Хүү минь ээжигээ уучлаарай. Нэрэн аав нь чамайг яаж хийгээд эндээс гаргана гэж амласан. Чи минь л жаахан тэсч үз. Ээжээ намайг уучлаарай. Би танд хайртай, аавд ч гэсэн хайртай, тэгж дамжуулаарай. Ахлагч нэм. Бэ. Та нар хэд нэр хэстэй байлаа? 3 цагт. Яагаад тоцров? Сүрэн алдараа бич. Тэднийг бараагаа оройтж ачсан. Дараа нь гүүрэн дээр төгж ирээ те. Тэр хамаагүй. Дахиад тоцрвол юу болохыг мэдэж байна уу? Мэдж байна. Сүрэн алдараа бич. Тантай яриг гинэ. Яасвика. Ойлголоо. Хувцас солиод гарлаа. Түлхүр. Музыка моего города. Доброе утро, мы говорим всем, кто открывает глаза, а мы в это время завтракаем. В открытой студии радио «Всем» в водном квартале Татьяна Скороходова и Иван Вильчинский сегодня с вами. За энэ ингэж нэ. Чамайг Роматай уулзсан гэж Витали хэлсэн. Тэгсэн уулзсан. Уулзаагүй дээр байсан. Өчигдөр манад Романы хуучин ихнэр нэрээд бөө юм болсон. Би тэдний гэр бүлийг бүгдийн сөнөөж бизнесийг авах санаатай юм байхаа. Би каминди. Нэрэ тим ч юм уу? Чамтай нийлснээс хойш л Глобачевт энэ бүх асуудал гарч ирсэн. Сүрэн ядахта чи битгий ингэж. Тоглоомгүй ярил ийм байдлаар Глобачев хүн бүхнийг хардаж явах нь ойлгомжтой. Сүрэн байцаагч намайг маргааш иргэсэн. Би одоо яах вэ? Тэгэхээр хамт явъя да. Дими юм ярьж хэж магадгүй. За айх юм байхгүй шүү. Сайн уу, Женя? Харамын Романыч. Уучлаарай би яарч байна. Өнөөдөр хоккейтэй. Манай мэрэгжилтнүүд бэлэнг судлаад Тэр чинь юу юм хөгшин би ойлгохгүй байна. би тэр өрөө таны цуслангийн байрны дэргэд ажиллаж байсан бүх гар утсыг шалгасан гэсэн үг юм л да. Тэгвэл гадны хүний гар утсыг тогтоогоод тэднийг олж болно гэсэн үг үү? Болно. Харамсалтай тэр өрөө тэнд гадны нэг ч гар утас ажиллагаагүй байна. Ямартай ч хэдэн зуун метрийн зайд. Юу гэсэн үг вэ? Хоёр л боломж байна. Гэмт этгээдүүд мэдсэн учраас сайн бэлдсэн байна. Эсвэл тэнд хоёрхан хүн байсан байна. Руслан Баба хоёр. Амжилт хүсье. Баярлалаа. Та нарыг хэн явуулав?
Дахиад асууя. Хэн явуулсан? Алексей, Ямар Алексей? таны орлогч. Чи надад хамгаалалт гаргачаад над хэлэхгүй яасан юм? Арман аваач та ойлго. Би таны аюулгүй байдлыг л бодсон юм. Ямар аюул? Викагийн тухай ярьж байна. Миний эхнэр ямар хамаатай юм? Би саяхан сүрэн тэр хоёрыг гадуур уулзаж байгааг харсан юм. Чи мөгөлөг миний эхнэрийг хардна гинэ? Тэгвэл та өөрөө харлаа. Чамайг миний эхнэрийг мөрд гэж хэн гуйсан юм? Хэн ч биш. Сая, над машин хэрэгтэй байна. Рама sana. Чи сүрэнтэй голын хэрэг дээр юу ярьж авсан юм? Чи миний араас явсан юм уу? Хүмүүс харсан гин. Тэгээд Чи тэрнтэй унтдаг юм уу? Хэлээч. юунд хорлоод байгаа юм бэ? Галзуураа юу? Би баг хүүгээ алдсан. Том нь шорон сууж байна. Би ерөн сүүдийн үед юу болоод байгааг ойлгохгүй байна. Хавшир, би сүрэнгээс тусламж гуйсан. Тэр нь таних ганц 2 хүн байгаа гэсэн. Чи өмнө надад хэлэхгүй яасан юм? Эсвэл та юм сэдэд байна уу? Чи чинь юу ярина вэ? Би юу? Чи өөрөө надаас юм нуугаад байгаа юм шүү. Та хоёр ажил дээр байнга уулздаг мөртлөө яах гэж юм ярихын тулд заавал голын эргээр зугаалдаг үлээ. Туслах биш. Миний бизнесийг булаах бодолтой байгаа юм биш үү? Амаргууд минь. Битгий димэр. Чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Би ирчүүдийг товш гэдгийг мэднэ. Гэхдээ ийм гэж бодсонгүй. Хайч гэнэ үү? Ямар хамаа байна? Ойлголоо. Сүрэн рүүгээ гүйлээ юу? Галавач чи ямар тэнэг юм бэ? Хөдөө. Сайн уу Галавач яв? Чи эхнэрээ харанхуйш нь хааш нь явуулж байгаа юм бэ? Залуу царайлаг хөөхөн байна. Ганцаарнг нь явуулахаас айхгүй байна уу? Гэхдээ битгий өнөөдөр тэрнтэй юу ч болохгүй. Бид хамгаалж чана. Хой, атгийн шара. Та нар миний хүүг алсан уу? Үгүй Галавач яв. Чи өөрөө хүүгээ алсан. Бид чамтай хүн шиг л ярьсан. Сайхан нөхцөл санал болгосон. Гэтэл чи өөрөө дүлий царайлаг байсан. Та нарт өөр юу хэрэгтэй юм? Бидний зорилго өөрчлөгдөөгүй. Бизнесээ бидний нэр дээр болгочих. Харин хувь өгнө гэсэн асуудал одоо ярихгүй шүү. Тэгвэл хөөчин амьд үлдэнэ. Чи нэг л зүйл ойлго. Муусан хулгайч нар. Тайвшир хөдөө минь. Чи өөрөө бод. Чи бизнесийн төлөө энэ хорвоод ганцаараа үлдмээр байгаа мó. Баталгаа. Чи ямар баталгаа яриад байна? Чамд өөр зам байгаа мó? 1-7 хоногийн хугацаа өгье. Хадагтай. Манай найзууд орчуулад өгөөч. Өнөөдөртөө энэ л байна. Гэхдээ удахгүй энэс хамаагүй илүү ирнэ гэж.
他的意思是金钱一如既往，但是下个星期他们会发更多货。 Болно би. Головчевас өөр хүн байсан бол аль хэзээ халзуурчихгүй юу? Хууч ихнэр нь лав тэсээгүй. Удалгүй мэдрэлийн имлэг рүү ачигдсан. Тэднийг суралж үзв үү? Хаанаас гараад ирэв? Тэр новчнууд хаанаас гараад ирснийг ёстой бүү. Гэхдээ тэд Головчевыг үнэхэр шахандаруулсан. Зай завсаргүй дарамтлж байсан. Чимээгүй. Бит хий хөдөл. Аавда мамаа имийн дамжуулж байна гэж хэл. Цаг явж байна гэдгийг сануулаарай. Чи надтай чухал асуудлаар уулзъя гэсэн юм уу? Тийм ээ аваа. Намайг энд алах гээд байна. Хэн? Шүн манай өрөөрөө хоёр залуу хутагтаа орж ирээд танд мамай минь дамжуулж байна гэж хэлгэсэн цаг хугацаа багуулсан шүү гэсэн. Өөдгүй новшнууд. Хаан байгааг нь мэддэг бол өөрийн гараар хүзүүг нь муших юмсан. Намайг уучлаарай. Сэтгэлээ барьж чадсангүй. Тэргүү тэднийг дийлэхгүй юм шиг байна. Аа та юу яриад байгаа юм бэ? Энэ бүхэн энэ хараад ицсэн бизнес, тендер, хаш чулуунаас л болж байгаа юм. Бүгдээрээ өмнө болоод байсан биз дээ. Цаашдаа ч болж таарна. Аа тэд нэрэмчд ойлгохгүй нь гэж юу? Та бизнесээ өгвөл тэд эхлээд таныг ална, дараа нь намайг, дараа нь ээжийг гэр бүлээр нь устгах нь. Тэднийг олж миний дүүгийн өшөөг авах хэрэгтэй. Та миний талаар битгий санаа зов. Хүүн суугаад л гарна. Хэрэгтэй бол унтахгүй орж ирсэн үнтэй шууд үзэлцэн. Та битгий бууж өгөөрэй. Тэд битгий бууж өгөөрэй. Ойлгосноо? Тэд нар чиний дүүг алсан. Аав нь ганц үлдсэн хүүгээ бас алдмааргүй байна шүү дээ. Аав таныг чадна гэдэгт итгэж байна. Та чадна. Ахта нэг шум бучгаад ирээч. Ой хөдөө чи хэд хоног үлдсэнийг мартаагүй байз. Новшнуудаа та нар яах гэж миний хүүгийн өрөөнд орсон юм? Чамд бид тоглоогүй гэдгийг сануулж өөрийн хүчээ үзүүлэе гэсэн юм. Мамаа, чам шиг ийм шар яаж энэ газар шороо тисч явдаг байна? Гол нь би дээгүүр нь алхаж явна. Харин надтай сэргэлдсэн хүмүүс бүгд тэр газар шороон чинь ялзарч хэвтэж байна. Чи миний үгэнд оргодөө нэг юм мартан өдрөмөр тусамжны боломж багасч байгаа. Монохай. Зибанижада не справился с этой передачей, не смог ее обработать, хотя достаточно простая была, и 2-0 Рейнджерс! Снова ошибка Андерсона, неаккуратно сыграл он за воротами, прошла шайба через его крюк. Тут здорово вошел Карл, отдал классный пас на Зибанижада, который сам на ровном месте потерял. Да, Бен. Арман Арманович, та хэвэлвэл яси. Би чи олон юм яар. Би чиний дарга хэвээрээ шүү. Очень классный сезон он провел. Клайсон попал под силовой прием Баста тут. Би танад ганц хоёр хоноод явъя. Гэртээ байвал бүр ганцуурх юм шиг байна. Гүйцэтгэгч нартай гэрээ хийх хэрэгтэй байна. Би таныг үгүй чадахгүй. Чадах юу байсан? Наа толгоогоо ажилуулахгүй юу? Том компаниуд намайг тоохгүй. Тантай л гэрээ хийнэ гэд маяглаад байна. Тамга танд байгаа. Надад итгэсэн бол ийм асуудал гарахгүй л явах байсан юм да. Чи яасан? Миний орон захирал болох санаатай байгаа мó? Лёша чи аан гэж тамга гарын үсэг хамгийн чухал нь биш. Гол нь олон жилийн турш олж авсан харилцаа, нэр хүнд юм. Тэрнийг олохын тулд би яаж нойр хоолгүй, зугаалгацаагүй явсныг чи мэдх юм уу? Юм зүгээр ороод ирнэ гэж байхгүй ойлгосноо? Би ч гэсэн зүтгэжил байж. Чи намайг зүгээр гүйж байгаад юм болсон гэж бодоо юу?
90-аад онд надад буу ингэж тулгаж байгаад би айгаагүй дүрээс гэж байлаа. Жинхнэр бол би өгтлээ хайж байсан. Одоо бол ондоо. Лёшо минь. Амьдрал өөрөө надад энд буу тулгачхаад байна. Та битгий муу ёрлоод байл да. Болон миний маха идэж үтээсэн энэ компани удахгүй хэнд ч хэрэггүй болох нь чам төртөл. Чи хаашаа явах юм? Сайн байна уу? Николай Борисович Толзе. Өө, чи арай олимпиад оролцохоор явж байгаа юм биш үү? Би танаа 20 байранд амьдрахаар ирлээ. Ойлгосонгүй. Юу н ойлгомжгүй байна гэж. Манай Зулсангийн байр руу дайрахыг би зохион байгуулсан юм. Чи юу? Яах гэж? Намайг боор залхааж гүйцлээ. Эрх үгийнхэн, өрсөлдөгчд, атаар хагчдгээд тэгэхээр энэ шуугаан тарьж тэднээс сад санаа төрсөн юм аа. Зориуд байгальдал руу явна гэж хүмүүс хотлоо хэлээд замд нэг зочид буудалд Викаг унтангууд би буцаад ирсэн. Хэн тэр архичин хүүхдийг шөн дунд ирнэ гэж бодох юм те. Намайг бариад авахаар нь би багтаа байсан юм. Тэгээ таниагүй бах. Ноцолдож байх хооронд гогт орчихч. Энэ үнэхээр үнэн бол Головачевч адгийн мэднэ. Шаар. Би энэ бүхнийг маш тодорхой бичсэн. Би одоо хайчих уу? Тийм байж гэж бодъё. Хамсаатнуудаа чи яасан юм? Бобогийн элснэр та нар олуулаа байсан. Би тэднийг вокзалаас олсон юм аа. 10,000 гэсэн чинь шууд зөвшөөрч байна лээ. Дараа нь тараад олгосон. Одоо цаг чинь мөнгөний төлөө юу чигээс босхгүй хүн гадуур хангалттай байна. Чи өөрөө ч мэдж байгаа. Энийг ойлгосон. Тэгвэл одоо танаа хүү хийн дарамтлаад байгаа юм? Ястаа мэдэхгүй. Хий хар зүудсэн байж болно шүү дээ. Ямар амралтанд амарч байгаа биш. Роман чи сайхан сэтгэх юм аа. Тийм ээ. Хүүгээ гараад өөрөө оронд нь орё гэж бодоо юу? Буруугүй хүн яах дээрээ суух ёстой билээ. Хүй, би энийг шөнжөнгөө бичсэн. Энд үнэн гэж тэг хөвөөс багвай. Итгэхгүй байна уу? Надад би гэдгийг батлахад цаг хугацаа хэрэгтэй байна. Миний ойлгосоор чи намайг суулгахгүй нэ дээ. Үгүй. Тэгвэл Борисович чамаасгүй. Миний мэдээллийг шефэндээ түр хадгалчих. Хадгалж болно. Цаас ямар хүн шиг гомдох биш. Рома минь, чи нэг л зүйлийг ойлго. Чи шатраар бол шалаанд орчихж. Дараагийн нүүдэл болгон чамайг сүйрэлт хүргэн. Дэрнээс гадна миний ч найзын сэтгэл унтран шүү дээ. Тийм үү? Тэр энд ямар хамаатай. Ягаад гэвэл чи худлаа хэлсэн бол би чиний энэ үйлдэл миний ажил шууд нөлөөлнө гэдгийг чамайг мэдж байна гэж ойлгоно. Би бас гэр бүлтэй хүн. Тэгээд чи үнэхээр хүүгээ өнөөсөн бол би өөрийгөө ийм хөгийн амьтантай найзалж байсан гэдгийг хизээж уучлж чадахгүй. Зүгээр өгчих юм биш. Би чамаа шудраг хүн гэдгийг мэдээд байсан юм. Тийм учраас хүндэлж явд. Головачев, хувцас аваад эндээс гар. Баяртай Борисович. Дахиж уулзахгүй байх та. Байдал ийм л байна. Цаг хугацаа их бага үлдэж.
Тийм ээ. Би мэднэ. Сүрэн. Чиртэ тэр гарвал туслана гэснээ санаж байна уу? Баба амьд уу? Амьда. 2 хоног үлдлээ. Тэрний дараа Би чамд туслая. Гэхдээ надад ч гэсэн асуудал гарлаа. мөнгө. Хүн болгон мэднэ. Би хизээч хүнээс юу ч гуйх дурггүй. Гэхдээ одоо арга алга. Миний хүүг Израиль руу яаралтай явуулж хагалгаанд оруулах шаардлагатай болсон. Мэдээж мөнгө их орно. Цаг хугацааш бага байна. Нүдний эвэрлэгийг одоо л бэхжүүлэхгүй бол хараа орох найдваргүй гэж эмчилсэн. Хэд Боломж харуулг. би хагалгааны болон дагалдах бүх зардлыг гаргая. Аркадий Михайлович, та доошо буугадэрч чадах уу? Чи хэрэгээ хүлээж байцаагч нар очсон гэж үнэн үү? Очсон. Тэр надад итгээгүй. Би одоо яахаа ч мэдэхгүй байна. Тэдэнд итгүүлэхийн тулд би ямар өхөлтэй нь биш. Би чамд итгэж байна. Тийм ээ, үнэн. Энэ бүхнийг чи зохион байгуулж отхон хүүгээ буудсан. Гэхдээ одоо энд бүгд хүн болгон итгэх хэрэгтэй байна. За сурсан имийг сураар боож болдоггүй гэж үний юм да. Сэрэ юу гэдэг юм? Сүрэн би чамайг хүндэлж явдаг. Хайрмаас салагдахад би чиний тэр шийдвэрийг ойлгосон. Би дахиж байлдана гэж үнэхээр бодож явсангүй. Сүрэн үү? Ямар сонио юм бэ? Сайн уу? Ойр дуулдсангүй. Харин тийм ээ. Залуусыг л бэлдээд байна уу? Тийм ээ, явж ил байна. Чиний бэлтгэл ярив нь буудаад онох нь. Шалгаад үзье. Болж байна. Май. Цэнэгээ шалгаад үзүүл. Хий бууд. Буугаад алт хий. Сайн буудлаа. Баяр хүргэе. Сайн байна. Хуучны баян шүү. Сүрэн, чинд буудах гэж ирээгүй үстэй. Тийм ээ Сони, чиний зөв. Ярих юм байна. Хөөмэн. Аавыгаа ойлгоно гэдэгт би итгэж байна. Яасан? Айхгүй нү? Сүрэн. Тайв гарсан хүн юмнаа сайн гэдэг ичмэр зүйл юм. Ялангуяа үхлээс. Эвгүй гэдэг нь үнэ. Гэхдээ чиний зөв. Өөр арга даан чалга. За эхлэх үү. Тэгээ машин цаасуугаа. Би аваад ирээ. Сүрэн. Чи Виката уулзахдаа бүх нүглийг минь сайруулж миний өмнөөс маань уншаарай гэж дамжуулаач. Тийм ээ. Тэр өөрөө намайг уучлж чадвал. За, бичээд дуусуу. Май. Энэ Борис Сүрчийн гарт очих ёстой шүү.
Баяртай Головачав. Баяртай сүрэ. Одоо чи л миний сүүлчийн найдвар. Чамд өгөрөө гэсэн энэ Головачавын хэргийн талаарх бүх бичгүүрэмд. Өнөөдөр бүх хүн сонин хэвлэл мэдээллийнхэн зөвхөн Головачавын тухайд ярьж байна. ТВ-ком, АТВ, ВКТРК, Эхо Москва хүртэл. Бас ариг ус. Юу? Ариг усаар дамжуулж байна лээ. Бас ариг ус. Би өчигдөрхөн энд Головачавтай уулзсан. Тэр хүүгээ буудсан гэж хэлэхээр нь би итгээгүй. Тэгсэн юу болов? Дэлбэрээд одоо байхгүй. Ма, энийг хар. Сүүлийн хүсэлтөө. Тийм ээ. Би найзаа гэж ойлгодоггүй. Тэтгэврт гарах болсон юм байлгүй. Замбраагүй би чиж. Гэхдээ санаа нь ойлгомжтой. Миний буруу. Хүүгээ би буудсан. Тиймээс амьдрах хүсэл алга гэнэ. Эннээс суулж Москвад шөнө болж байхад хүртэл тэндээс над руу хагас цаг болгоо уцтаа зүгээр суулгахгүй. Болохгүй бол намайг ажлаа сална гэж сүрдүүлээд байна. Үзлэгээр юу болов? Би гэж байхгүй. Зад явчихсан байна. Биологийн үлдэгдлүүдийг шинжилгээр үе явуулсан. Том үгээс нь ДНК-ийн шинжилгээ авлаа. Юу гэнэ? Хариу яаж гарсан бэ? 99% гарсан байна лээ. Головачав. Та тэрнийг өөр хүн дэлбэлсэн гэж бодоод байна уу? Ааха. Гэр оронгүй хүнийг би тэгж бодоогүй. Цуцванг байх ёстой байтал капут болчихлоо шүү дээ. Юу гэнэ? Юу ч үшээ. Явж ажиллаа хий. Ой. Яасан? Машин цоо. Энэ аавын чинь битсэн өнгөрснийхэн дараа юу хийх ёстой заавар. Энд чиний үгэнд орол гэж бичсэн байна. Чи ер нь хийн. Одоо чиний хувьд хамгийн дотны хүн. Аавыг хаана оршуулв? Хураслааны дэргэд. Намайг хүргээд өгөөч. Дараа болёо. Эхлээд хоёулаа нэг ажил дуусгах хэрэгтэй байна. Чамайг ерөнхий захирлаар томилсон тушаал болон тамга аавын чинь Сэпэнд байгаа. Энд түлхүүрнэ. Аавын чинь туслах Алексей. Чи танинд. Бусдыг тайлбарлах ёстой. Тайван бай. Юу ч болоогүй юм шиг. Юунаас ч битгий. Шоронд байсан чинь тэр талаараа гайгүй байлгүй. За, бүх юм хэмээрээ баг шив дээ. Ямар сонир хүн явж байгаа юм бэ? Сайн уу? Сони яасан? Тэр энд ажиллахаа болсон. Романач, алив дэшээ гар. Би чамд байдлыг танилцуулъя. Явъя. Роберт Романач, ороо. Суулт. Чамайг Роберт Романач гэж дуудаж болно үстэй? Болно. Энэ сүүлийн 2 сарын тайлан товчхон хэлэхэд байдал маш хүнд байна. 100 г татахгүй бол ойлгоход хэцүү. Хоёулаа уух юм уу?
Болох юм уу? Ажлын цагаар? Боллгүй яах вэ? Бид хоёр дарга шүү дээ. Байдал үнэхэр тийм хүнд байгаа юм уу? Хаш чулууг зарахад юу хүн байсан юм? Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид яах? Сүүлийн үед шалгалт ихссэн. Дээрээс нь хэнийхэн бөөмөд баригадад улаанцаа манай уурхад чулуу ухаад байна. Өрсөлдөгчд манай түншүүдийн ихэнхийг уруулсан. Чи эндээс юу ч олж долоохгүй. Бид хоёр лавд ээлэхгүй. Бид аавын чинь нэр хүн дээр л явж байлаа. Тэр мөн эрхүүгийнхэн хүртэл саад болоод байх юм. Чамд санаа байна уу? Чиний оронд байсан бол би лицензтэй байгаа дээр энэ компанийг шууд зарна. Хоёулаа дахиад нэг татъя. Ажил гэж бодхоос л дургүй хөрч байна. Надад одоо хинч үлдсэнгүй. Сонсож ийн үл яах? Жил ганцаараа байна. Миний янз бүрийн зангаргаж байсныг уучлаарай. Зүгээрээ хүн болгоны зовлон сонсох миний ажил. Лёха. Чи миний найз болооч тэхүү. Хоёулаа хамтарч юм хий. Хоёулаа л бүхнийг шийдье тэхүү. Болж байна, Роберт Романович. Баба. Чи намайг баба гэж дууд. Чи Лёха би баба. Ойлгосон. Ойлголоо. Баба. Тийм ээ. Баба. Хайр явах юм уу? За. Явцгаая. Ты на воле, нос не ворочи, организации не будь доволен. Ты на воле, нос не ворочи, организации не будь доволен. Детка, ночь для тебя, для тусы бар, выдай посту. По паре счетов для тех дам. Эй, там вы чё, давай к нам. Детка, ближе, давай ближе. Без ты же попа, рука ниже. Этот бит бьет только для нас. Блеск глаз, ты класс, экстаз. Эй, давай лей бокалы. Нам, как обычно, мало. Нет, не жалей, не надо. В руках рублей навалом. Рубли, опа. Рубли, много. Рубли, ловите. Рубли. Тайм хөгөөч. Баба, чи ууха зогсоол яасан юм бэ? Энэ 7 хоногийн сүүлээр хятадууд ирэх ёстой. Хийх ажил их үү шүү дээ. Тэр асуудлыг өмнө аав зогс үлдэг байсан. Одоо чи л хийн дээ. Надад нэг эдлэнгийн газар байдаг юм аа. Сайхан байгаль, ой тайхтай. Хоёулаа тийшээ явъя. 7 хоног амраад ажилдаа ирч хүчтэй оръё. Болж гинэ. Маргааш болъё тэхүү. За, тэгвэл маргааш өглөө 7 цагт ирье. Хүн шиг байгаарай, ойлгосноо? Ойлгосон. Ирчүүд.
Энийг цааш нь харуулъя гэж бодож байвал энэ удаа би л оролцохгүй шүү. Чамаг Голобачевын байр руу хэн хүчээр чирсэн? Өөрөө л хамт явсан. Тэгэхэд би тохиролцсон болохоор л хамт явсан юм. Хөдөг устгаад намайг захирал болгоно гэж. Би тэгэхэд чамд 200 мянгыг өгсөн. Тэгсэн чи бууга алдаад юу боллоо? Бобо бит хоёр отхон дүүгэн цааш нь харуулаг бол бүгдээрээ энэ бөглөө газар руу явахгүй өөр нэг газар жаргаад сууж байхгүй юу? За тэр яах вэ? Чи одоо тэрнийг ойн гүн рүү дагуулж яваад ямар ч гэсэн энэ дээр гарын үсэг зуруулаадах. Мэ, энийг ав. Айлынхад хэрэг болно. Бэлэн болохоор биднийг дуудана биз. Яаж дуудах юм? Тэнд сүлжээ мэдээж байхгүй шүү дээ. Чи молгоо юм уу? Чихээ маажаач. Би дараас чи явна харчихна. Гарын үсэг зурхгүй бол тэрнийг шууд муудаарай. Бизнесний ихнэрт нь очно. Ямар ихнэр? Тэр албан ёсоор гэрлээгүй. Хуучин ихнэрийг ярьж байна. Заалгүй явдал гарнаа. Тэр мэдрэлийн имлэгт байгаа үстэй. Харин ч тийш ороход бүр амар. Ирчүүд та хэд намайг ч гэсэн дараа нь цааш нь харуулъя гэж бодож байвал нэг маш сонирхолтой бичлэг зохих газараа очих болно ш. Ойлгосноо? Чи мөгөлөг намайг сөрдүүлнэ гэж бодоод байгаа юм уу? Мамай, надад хоёрхан болцол байна. Нэгт захирал болох, хоёрт хойно нийлүүлэгч болох. Бусдаа асуудал надад тамаагүй. Мамай чи амлаа үстэй. Намайг хизээш худлаа хэлдэггүй. Зам зааж өгсөнд баярлалаа залуусаа. Энэ хин Нурдхийн залуус байна уу? Би замаас ус. Жижигэ. Чи араас найтайхан яваад хянаадах. Ойлголоо. Юу ч болсон хоёуланг нь бууд. Мамай, энэ навшин ярьсан бичлэгийг тэгээд яах юм бэ? Чи энэ бичлэгийг яриад байна уу? Энэ молгоо бичлэгээ найзуудтай явуулж өөрийгөө хамгаалж чадсан гэж бодсон байх. Жаахан чангалахад тэд шууд гаргаад өгсөн. Овсгоотой навш байна да. Явж давсгаа хөнгөлөхөөс. Хоол битгий яваарай. Хэрэг гарвал олдохгүй гай болов. Битгий гар үсэг зурхгүй тэр хаачдаг юм. Мэдээс. Мамай, зоч дэрлээ. Новш ингэж гинтэх гэж. Чи бас хээ юм. Намайг сүрэн гэдэг. Чи надад анханасаа таалагдаагүй. Чи ч бас. Сүрэн. Чи явж бай. Би хойноос ч очив. Зөв явж гинөө. Зөв, тэр эдэм модны цаанаа үлж явах хэвээр. Хүйтэн бэ ханаа төрчихгүй дээ. Лёша одоо хаашаа бэ? Зам хаана вэ? Лёш чи яадаг? Гараа. Лёш яасан? Гараа өрг. Амьд үлдмээр байна уу? Юу яриад байгаа? Бизнесээс салбар чи амьд үлдэнэ. Эс тэгвэл аав таныг дүүгийнхээ дэргэд ялзарч хэвдэн шүү. Урсланыг буудахад манай гэр чи байсан юм уу? Чи яах гэж миний буунаас зурч авши? Новш. Чи өөрийгөө бод ганцаараа үлдчихэд. Чи над руу буудахгүй. Тэгвэл хэн энд гарын үсэг зурх юм? Энэ хамаагүй. Бид танаа аавын компани оронд шинийг байгуулад дахиад лиценз авчихна. Мэдээж цаг алдна. Гэхдээ зүгээр болно биз? Тийм учраас шийд гарын үсэггүй хөлөв. За Лёша. Алексей Викторович.
Чи нэг л юм хэлдэ. Яах гэсэн юм? Чи манай аавын хамтрагч. Баяж нүнэн. Гэхдээ энэ компаниг би бүтээч юм. Тэгтэл аав чинь баярлаач гэж надад хэлээгүй. Хүн ажлынхаа төлөө нойр хоолгүй зүтгэж байх ч үү дээ. Надад ганц уушийн хүүхний хүртэл чи юм уу? Яагаа өртөд чи үстэй. Чи өөрөө олиггүй юм штэ. Манай аавын тусламжгүй чи юунд ч хүрэхгүй. Муу ариг чин олон юм ярьдгүй гараа үсгээ зур. Арман авч. Навш гэж. Хэвтэж байгааг шаармэн. Хүмүн чи зүгээр үү? Зүгээр. Ой харах минь бос. Одоо би чамаас хүн шог авна да. Чамд манай гэр бүлийн асуудалд орох эрхэн үгсий. Чи хүний ажил тусыг ойлгодгүй. Үнэхээр өөдгөө новш юм тийм да. Ядаж одоо хүн шиг бай. Чи юу хийхээ өөрөө мэднэ. Баба ёо. Мөх юм дууслаа. Ава. Навш. Головачев. Тэндээс 2 удаа буцдаггүй юм. Тэр үнэн сүрэн. Тэндээс 2 удаа буцна гэж байхгүй. Ава цаашаа бид яах вэ? Би хүмүүсийн хувьд үгсэн. Тийм учраас чи энэ бүхнийг зогсоолно да. Та надад итгэж байна уу? Тэг судлаа хэлээд яах вэ? Чи өөрийнхөө л шийд. Чи ямар хүүхэд биш. Толгоогоо ажиллуул. Сүрэн. Чи надтай хамт явахгүй мó? Үгүй Головачев нэмэргүй. Тэд хэзээ нэгэн цагт эхлээд намайг олно. Дараа нь чамайг бариад авна. Тэгснээс эртгэн суугаад эртгэн гарахаа бодъё. Би чамайг мартахгүй. Миний хүүдэл тусал. Би өөрөө яаж игээд болно. Би амулсан бүхнээ хийнэ санаа зовлтгүй. 2 хоногийн дараа Израиль руу тусгай онгоцнысэн. Ирэх 7 хоног танайх хагалгаанд ороод энэ хорвоогийн бүх сайхныг өөрийн нүдээр харах болно гэдэгт найдаа. Митя чиний шинэ бичиг баримт байгаа. Чи одоо шал өөр хүн болсон. Баба, чи ирсэн замаараа буцаарай. Харин чи энэ агаар нэвтгаар тэнд чамайг Вика машин давлээж байгаа. Романич чамаас бас нэг гуйлт байна. Викаг дахиж битгий гомдоо. Гомдоохгүй. Явдаа хүмүн. Заац. Явж хэсгийн төлөөлөгчтэй бууж өгөхөөс. Дахиж энэ хорвоод уулзна гэж найдаа. Баяртай. Цааш нь юу болсныг чи өөрөө мэдэн шүт. Надад Головачевын туслах Алексей хөнөөсөн хэрэгээр ял тулгасан. Тийм ээ, чиний хэрэг манайх руу шилжсэн. Би нэг л юм ойлгоогүй. Мерседесээр ирсэн эрхүүгийнхний цогц олдоогүй гэсэн. Тэднийг над тулгасан бол би өнгөрөө дээд хэмжээ авах байлаа. Тэнд ямар ч машин байгаагүй. Ойлгосноо? Тэднийг март. Манайхан цэвэрлж гисэн. Тэгэхээр тэгснээс Бобогийн тухай яриач яаж шоронгоос гаргав? Эхлээд байцаагч Головачевын отхон хүүгээ буудсан гэдэгт итгээгүй. Тийм учраас тэр над руу ярьсан юм. Би ч тусалсан. Тэгэд Головачевын амийн хорлох төлөвлөгөө боловсруулж бид хоёр үр дүнд хүрсэн. Нэгд Бобог цагаатгаж шоронгоос гаргасан. Хоёрт урвагчийг илчилж чадсан. Би уг нь амьдралд бүхнийг л үдсэн гэж бодож авсан. Гэтэл шинэ юм сурал. Урвагчийг гадны хүмүүс дунд биш дотны хүнээс айх. Сүрэ. Та нар Головачевын орондоо машинд хэнийг дэлбэлж гисэн юм бэ? Сэри. Бидэнд үнэхээр өөр арга байгаагүй. За эхлэх. Уучлаарай хүмүн. Харуул.
Хаалгаа. Хашны орд Головачевын хүүд үлдсэн. Тэнд том мөнгө эргэлдэж байгаа. Эртэдэг шиг энэ мөнгөнд шунах хүмүүс дахин гарч ирж ил таарна. Тэгээд тэр залуу ганцаараа аав нь хааны явна бүүмэд дангаараа дийлэхгүй. Зэрэг би хүүдээ туслах гэж энд орсон. Гэхдээ хүүгийн маань хагалгаа амжилттай болж над харамсах юм алга. Харин Бобогийн асуудал над тамаа байхгүй. Одоо болсон. Та эхлээд тэр жаалыг тастаж хаяад дараа нь Головачевыг бариад авна. Дараа нь чиний хэлж ирэндээ. Тэгээд өгшөн чамд сонголт алга. Чиний амралтын газар хэтэрхий удаад байна, жаргаж байна. Өнөөдөр чиний асуулаар Москва ниснэ. Борисович би таагүй мэдээлэл. Головачевын утгын хүүгийн ширлэг гаргалаа. Дөрмийн дагуу гэрч дуудсан. Видео бичлэгээ зурагч ингээд бүгд. Тэр яах вэ? Юу болсон юм бэ? Юу Головачев Русланы ширл хоосон байна. Мэдээд үйсэн юм аа. Би уг нь тэрэнд анхааруулсан. Надтай ингэж болохгүй гэж. Тушаал сонс. Головачев Роман Романовичийг эрен сурвалжлахаар зарлаа.